За сайн байцгаана монголчуудаа ингээд 8 сарын дундуур уулзна гэсэн боловч 9 сарын ихээр уулзж байгаа бит хоёр үнэхээр ичгнэргүйгээр сууж байна. Тэгээд тэр хүнийг бол барьж авсан. Өнөөдөр ингээд эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд зуны хэрхэн өнгөрөөсөн байгааг угаасаа та бүхний нүдэнд бол ил харагдаж байна. Ямар ч ичгүр санжиргүйгээр сууж байна. За тэгээд ажилд орцгоё доо бонор. Байсан харагдаж штэ. Бараг чиний хүлээж исэн таазан дээр ирээд за тэгтээ жоохон хагас баг зэргийн дэшээ юм доошоо зөрүүтэй. Тэгээд буцаад доошоо унаад ороод ирсэн. Нэгэд 2 сарын хугацаанд бол цэсрийн хөдөлгөөн үнц хөдөлгөөн ингээд унсаар байгаад одоо бол жоохон тогтворчих ч юм уу эсвэл дахиад цэсрийн хөдөлгөөн орж ирж ингэж анзаарч байна л та. Ер нь ойрдоо бөгөөд ирээд үед урттаа яхаар ингэж анзаарч байна. За долларын индекс дээр болохоор өнгөрсөн 6 сарын 24-ээс хойш нэлээд засвар хөдөлгөөний том хөдөлгөөний цагаар харахад бол явсан харагдаж байна. Тэрнээс хойш болохоор ингээд дэжгүй патерны хөдөлгөөнөөс эсрүүцэл аваад ерөөхдөө доош явсан хөдөлгөөн болоод харагдаж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань миний хувьд бол нэлээд доотлын том цагийн бүсдэр ирсэн. За тэгээд энэчээс докторжийн хөдөлгөөн боيو энэчээс бүсийн эсрүүцэл аваад байгаа болов гэсэн үнцгэл гарч ирээд байгаа. За тэгээд дээрэс нь энэ хөдөлгөөн маань ямар зэхний ээлж нь болохоор таас шалны хөдөлгөөн бол үүсгэх боломжтой харагддаг байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнөөс хамаарат дээшээ гарч чадвал ерөөхдөө дээдлийн хөдөлгөөний илүү харах. За магадгүй энэ маань өөрөө явцтай юу болох вэ гэхээр нэг цагийн паттерн бодлох боломжтой тийм хөдөлгөөн бол харагдаад байна. Тэгэхээр одоогийн үед бол нэлээд дажгүй бүсийн хөдөлгөөн бол харагдаж байна. За хэд хоног 7 хоногийн дараа ч юм уу хэдэн 7 хоногийн дараа ингээд дажгүй цагийн магадгүй коррекш хөдөлгөөн бодоод явах боломжтой болов гэдэг бол өнцөг бол гарч иж гэсэн. Тэгэхээр одоогийн байдлаар нэлээд дажгүй цагийн том цагийн бүс төр ирсэн. За засрын хөдөлгөөн бол эхэлсэн байна. За тэгээд энэ чинээс бүсийн хөдөлгөөн дээр бас нэлээд хоёрын хооронд магадгүй дээш доош хөдөлгөөн таансны болон шалын хөдөлгөөнөөс хамаарат бусад уруу хамааралтай болоод хамааралтай период дээр ярилж их боломжтой болох гэдэг өнцгөөс харж байна. Тэгэхээр засрын хөдөлгөөн харж байна. Ерхэд дээлигээр ихс одоогийн хөдөлгөөн бол том коррекшн дотор л явж байгаа гэж үздэг. За би болохоор за ерхэд өнгөрсөн вебинарууд дээр ч гэсэн ярьж исэн. За дээлийнхаа довыг өгөөд явахаар ингээд шинэ өрөө үүссэн. За тэгээд энэс доошоо энэ явж байгаа хөдөлгөөр унсаар агаад энэ хөдөлгөөнөө эвдэхгүй буюу энэ ёрооллыг эвдэхгүйгээр буцаад ингээд доойхон дагуу тийш явж байгаа хаа гэж одоогийн байдлаар бүр свингхэн тамга гаргаад байна л да. За одоо тэгээд яг докторжиж болохоор энэ цэвэрхэн спортууд дээр ирсэн. За тэгвэл чинийхаар болон бүсгийн гоё шал гарч иж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ энэ дээрээ ирсэн. За тэгээд нэг дабл топ маягийн лам нэлээ ойрхон үүсцэн ингээд дэшээ яваад энэ дээрээс магадгүй сүүлийн 2 сар унсан чиглэл маань өөрөө дахиад тодорхой хэмжээнд дэшээ тэмүүлэх магадaltaй бүс рүүгээ ороод ирч үгэж харж байна. За тэгээд яг энэ ч мэдээж уртаа дийлигийн чарт болохоор яг тренд нэрх үгүй юу гэдэг нь амар удаа хугацааны дараа харагдаж шүү дээ. Тэгэхээр яг дахиад нэг хэсэг цаг хугацааны дараа ядаж дунд цагийн чиглэлүүд нь өөрөө дэшээ довоо ивдээд явах нь эсвэл эндээсээ бүн бүсчлээсээ эндээс сайдвейс үүсээд доошо тренд дахиад үргэлжлэх үү гэдэг дээр нь дахиад хүлээлтийн байдалтай. За тийм мэдээ сайдвейс трендэн дээр арилжаа идэг хүмүүст бол одоо яг гоё нөхцөл үүсгээд буюу үн докторч чинь те доошо амар холуун нухааргүй доошо тренд нь хүчтэй байхаа болцсон мөн дэшээ тренд шууд гарч ирэх учраас сайдвейс трендэн дээр бол илүү бас гоё болж ийн гэж харж байна. За ерөнхийдөө бол дундын чиглэл маань дэшээ явсараа агаад дэшээ гараад ирэх болов уу гэдэг хүлээлт нь арай их байна. За гэхдээ мэдээж цаг орондын хамаарлаар харж байгаад хөдөлгөхгүй бол энэ маань трендийнхэн дагуу цэсрийн хөдөлгөөн болоод илүү явчих магадaltaй гэж ерхэд анзаараад байна. За тэгэхээр Nasdaq руу орцгоё. За Nasdaq дээр бол сүүлийн дугаараас хойшоо бол нэлээд өсөлт хэсэг орж ирээд за тэгээд түүхэн хаяа идэл яваад байгаа тий. За тэгж жагаад маш хүчтэй уналт орж ирээд буцааж нэг сайн өсөж өгөөд буцаад унтсан. За ерөнхийдөө яг одоогийн байдлаар харах юм бол нэг хол хөдлөөгүй юм шиг тий өнгөрсөн дугаараас хойш нэг хол хөдлөг юм шиг гэхдээ доторх хөдлөгнүүд бол яг хүчтэй дээш доошоо яг сайдвейс гэж хэлэхэд хэцүү шууд огцом доошоо огцом дээшээ хөдлөгнүүд ороод ирсэн байгаа тийм. За би болохоор Nasdaq дээр одоо ингэж хараад байна л да. Өнхүүдээ устгаад эргээд харахад бол Nasdaq дээр за дээлигээрээ бол ингээд доошоо яваад энэ дээр нэг ёроол үүсгээд за тэгээд энэ ёроолын өмнөх оройгоо эвдсэн. За тэнгуут энэ дээрээс дахиад дээшээ юм хөдөлгөөн. За одоо л энийг шууд ёроол гэж хэлж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө ёроол нь явж байгаа дахиад дээшээ хөдөлгөөн ирээдүйд орж ирэх байх
Энэ ёр бол одоо хаана явж байгаа дуусах вэ гэдгийг жижиг цагийнхан буюу тун цагийн хөдөлгөөнүүдийг харж байгаа доогоо хэвдүүлээд хараад дээшээ свингээр ялж арай өндөр тамагтай байна гэж анзаараад байна л да. За тэгээд энэ нь явцдаа нэг ийм доошоо задрах магадaltaй гурвалжин болох нь уу? Үгүй юу гэдэг нь бол нэлээд урт хугацааны дараа харагдах байх. Гэхдээ баг энэ уналт нь өөрөө баг ханжиж магадгүй болов уу гэж бодоод байна. Тэрийг яагаад гэж харж байгаа гэхээр энэ өмнөх спорт резистенсээ харахаар нэлээд гайгүй эсэргүүцэл авч ирсэн бүс дээрээсээ одоо ирчээд ингээд төр зур дэше хөдөлгөөн байна л да. Тэгэхээр энэ дээрээсээ бас эргэжчих магадгүй. За энэ дээрээсээ ирэхгүй манхэд буцаад унсан ч гэсэн доошоо хөдөлгөөнүүдийнхаа доовыг авч агаад жоохон бай чиглэлийн хөдөлгөөнүүд нь илүү өндөр магадaltaй болов гэж бодоод байна. За миний болохоор настагийн хөдөлгөөнийг за таны нэлийн том хайг хийгээд тэрнээс хойш уналт энэ маань өөрөө энэ өсөлтийн өмнөх трендийг бодвол ерөөхдөө ингээ харангууд өнгөрсөн 22 оны 8 сараас хойш бол энэ шиг том уналт бол унаг гарч байгаа. Тэгэхээр ингэж харвал ерөөхдөө нэгэн том уналт бол харагдаж байна гэсэн. Миний хувьд бол. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань ямар хөө байдлаар би хүлээгдэж байгаа вэ гэхлээр нэлээд том цагийн бүс өндөр үүсэх болов гэж онцгой гарч ичээд байгаа. За гэхдээ энийг нэг цагийн чарт руу оруулаад харахаар за өмнөх жижигхэн нэг сайд хөдөлгөөний буюу засвар хөдөлгөөний таасны хөдөлгөөн дээр ирсэн одоо эсэргүүцэл авч байгаа бол харагдаж байна. Тэгэхээр энэ талаас нь харуул ерөөхдөө магадгүй энэ хөдөлгөөн маань эсэргүүцэл сайн авч чадах юм бол нэг дээшийн хөдөлгөөн бол гарч ирэх потенциал бол байгаа. Гэхдээ дээрээс явж байгаа энэ хөдөлгөөнийг харахаар энэ хөдөлгөөн маань энэ доовыг эвдчихэж бид дахиад нэлээд том цагийн дээшийн хөдөлгөөн бол харна гэхээс биш шууд дээшээ авна гэдэг дээр бол магадлалд бол арай багаар тань гэсэн. Нөгөө талаараа тэгж хэлж байгаа учраас энэ хөдөлгөөн маань магадгүй дахиад доошоо нэг хөдөлгөөн бол байх болов уу гэсэн бол үнс тийм юу бол байгаад байна. Өнцөг бол байгаад байна. Тэгэхээр нэг доошоо хөдөлгөөн гаргаж магадгүй чиний дээр хэлээд байгаа магадгүй чинээс нэг хөдөлгөөн бол үүсэх бол боломжтой тийм бүс бол харагдаад байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол ямар ч зэн нөгөө өнгөрсөн сүүлийн дугаараас хойш харахад бол энэ бол нэлээд замбраагүй яг энэ том зэн зургал дээр харахад бол нэлээд замбраагүй бол зургалал харагдаад байгаа учраас тэгж хараад байна. За магадгүй ч нэг паттерн хардаг хүмүүс ч гэсэн ингээ паттерн зурж адил энэ манай өөрөө дээшээ авах магадлалын үед магадгүй сайн явж чадвал дээшээ авах потенциалтай паттерн байсан боловч энэс магадлалын үед бол нөгөө талын илүү онцгой гараад ирсэн байна. Тэгэхээр зургийн хувьд бол настагийн хувьд бол нэлээд миний хувьд бол замбраагүй хөдөлгөөнүүд байна. За энэ маань мэдээж нэг талаараа шин захиалга боловч нөгөө талаараа бас гарч иж байгаа мэдээлэлүүдээс холбоотойгоор тухайн ханшны хөдөлгөөн бол гарсан болов уу гэдэг бол онцгой бол байгаад. Тэгэхээр том цагийн хувьд бол тийм байна. За жижиг дээлийн хөдөлгөөнүүдээр болохоор яаж хараад байгаа вэ гэхээр за өнөөдрийн хувьд бол gap нэгдсэн. Тэгэхээр gap нэгдсэн учраас магадгүй би энэ өнөөдөр ороод энэ gap-ыг нөхөх болов уу гэдэг бол feel их магадлал бол байгаа болов уу гэдэг бол онцгой бол байдаг. Тэгэхээр хэрвээ энийг хийж чадахгүй бол ямар цахны хөдөлгөөнд бол энэ хавьяас нэг эсэргүүцлийн бус бол харагдаад байгаа. Тэгэхээр энэчээс нэг орлого хийх бол ялж өнөр бол байна. За энэчээс магадгүй өөр 15 минутын чартан дээр сайн зурглал гараад ирэх юм бол ийм хөдөлгөөн ч юм уу байдал чадах юм бол доошоо нэг хөдөлгөөн бол ямар ч трендийн дагуу дээрээс явж байгаа хөдөлгөөний дагах хөдөлгөөн бол хийх сонирхол байна. За өмнөх уналт маань ч гэсэн ерөөхдөө нэлээд дайжгүй юм бүсийн ярилцсан дотор явж байгаад сэтэлсэн ч гэсэн босч орж ирдэг энэ бохны хөдөлгөөнөөс эсрүүцлээ доошоо явж байгаа хөдөлгөөн байгаа учраас доошоо нэг хөдөлгөөн бол илүү таарах сонирхолтой байгаад гэж харж байна настаг дээр. За голд дээр хоёулынхын сүлийн бичлэгээс хойш бол гол баг 2 ч удаа all time хийж шиг боллоо тий. Нэг өсч гарч ирээд рейнжлээд нэг өсөд гараад ирсэн. Одоо гоё явж байна. За чиг голдон дээр чиний ярилцааны тактикаар илүү гоё байж магадгүй гэж бодоод би бол одоо л. За том цагийн чартан дээр харахад бол энэ өөрөө нэлээд нэжгүй энэ хөдөлгөөнүүд маань бүсчлэл за энэ доор бүс за энэ дээр нэлээд гоё шал таацны хөдөлгөөн бол харагдав тийм тий. Тэгэхээр ингэж харуул ерөөхдөө нэлээд дэжгүй том цагийн хөдөлгөөн дээр бол арилж их боломжтой свингээр арилж ч юм уу нэлээд том хөдөлгөөнүүдээр дээш доош хөдөлгөөн дээр барьж авах өнцгөл байгаад байна. Тэгэхээр дээрээс авч байгаа хөдөлгөөн дээрээс энэ хөдөлгөөн доторч хөдөлгөөн бол гарч ирж байгаа энэ доор. Тэгэхээр энийг 30 минутын чарт буюу за 15 минутын чартаар харуул илүү сонирхолтой харагдана. 15 минутын чарт руу шилжүүлээд харахад бол энэ хөдөлгөөн маань доотлын сектор ирээд нэлээд доторч хөдөлгөөн бол харагдаад байгаа.
Тэгэхээр за энийг патерны хөдөлгөөнтэй одоо юу гэдгийг ойлгуулад харахад бол магадгүй энэ дээрээс дахиад нэг уналтын хөдөлгөөн бол байж болох уу гэдэг бол онцгой гарч ичээд байгаа. Тэгэхээр хэрвээ энэ байж чадах юм бол ямар ч доовуудаа эвдүүлж иж нэг бүсийн хөдөлгөөн бол барьж авах сонирхолтой байна. За энэ хөдөлгөөн маань хамгийн ихний зэг бол холын зэг бол энэ ч бүсийн хөдөлгөөн гэдэг утгаараа байна. За хэрвээ энэ маань өөрөө тооцоотой нэг эсрүүцэл үзүүлээд доош нэлээд савж чадах юм бол тагш нэг хөдөлгөөн дээрээс нэмэлт ярилж ч юм эсвэл тэр дээрээс орсон магадгүй хөдөлгөөн дээр барьж авах сонирхол одоо юу гэдгийг бариад доошоо арилжаа барь сонирхолтой бол байна. За нөгөө талаараа за энэ хөдөлгөөнийг магадгүй дан ганц нэг өнцөг харахаас илүүтэй харуул. За энэ хөдөлгөөнийг дээшээ гарч ирэхээр ингэж нэг арилжаа хийж болно. За нөгөө талаар энэчээс нь би баян хөдөлгөөн бас байж болох хөдөлгөөн бол хараад байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүдийг ямар ч сан бүсчлийн одоо юу гэдгийг өнцөг дээрээс бол ямар ч сан ажиж байна. За тэгэхээр доотлын дээрээс авч байгаа уналтын хэсгийн одоо магадгүй энэчээс нэлээд уналтын тогтворж байгаа хэсэг гарч ирээд за магадгүй энэ маань өөрөө сайн байж чадах юм бол доошийн хөдөлгөөн бол нэлээд нэг харах гэдэг. За нөгөө талаар дээшээ гарч ирсэн ч гэсэн ямар ч сан бүсээрээс бол баян арилжаа их бол ямар ч сан хоёр төрлийн хоёр өнцгтэй тийм арилжааны төлөв бол хүлээгдэж байгаа алтан дээр. Тэгэхээр нэлээд дажгүй гой бүс. За дээрээс нь дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаараа энэ дээрээс нөгөө хоёр төрлийн ойлтын хөдөлгөөнүүд дээрээс арилжаа их бол боломжтой хөдөлгөөн бол харагдаад байгаа. Голд ялчгүй одоо нэг ийм гоё рейнж үсээд байна. Тэр нь ихтэй зүгээр 15 минутын дээр ч бүтэн 2 цагийн буюу дунд цагийн чартан дээр үсээд байна л да. Тэгэхээр одоо баг 8 сарын за энэ оройноос гэж үзэхэд 8 сарын 24-өөс хойш рейнжлээд байна. За жоохон хардлага бүхий хардахад нөгөө нэг одоо батарейны хувьд гэх юм уу дабл топ ч юм уу те. За эсвэл трипл топ гэдэр гэж байдаг шүү дээ. Яг эднэр маань энэ дээр үсээд одоо өнөөдрийг хүртэл all time хай хийгээд явж байсан энэ бүтэн дэше явж байгаа импульс өөрөө цэсрийн хөдөлгөөр ороод ирж магадгүй харагдаад байгаа. Эсвэл нөгөө талаараа эн чин доошоо явж байгаа хөдөлгөөнийхөө мэдээж амралтын хөдөлгөөн буюу цэсрийн хөдөлгөөн болоод за тэгээд дэше явах юм бол энд нэг амьсгаагаа аваад дахиад дэше үздэг боломжтой тийм. Тэгэхээр яг sideways тренд нь яг бие дагаад явж байгаа учраас стэрсэн тал руугаа арай хүчтэй импульс ороод ирэх болов. За тэгээд тэр нь дэше стэрх юм бол дахиад шинэ all time хаяа нилээн эвдээд ингээд дахиад удаан хугацаанд үсэх байх. Тэгээд хэрвээ цэсрийн хөдөлгөөн ороод ирэх юм бол тодорхой хэмжээнд даваа харж байгаа те. За жишээл би бол өөрийнхөө даваа харлаж чадхад энэ оройн энийг эвдсэн юм чи энэ доошо стрит явлаа гэхэд энэ оройг эвдэхгүй гэдэг өнцгөрөө харахад за тэгээд мэдээж одоо энэ доошо стресийн импульсээр айлхэр хүчтэйгээс хамаарат дараагийн коррекшн хөдөлгөөнөөс стресс хөдөлгөөн тэр хэмжээд байгаа адилхан гэж үзэхээр энэ импульс өөрөө ихлэ тодорхой болчих те. Дараа нь коррекшн дээрээсээ бариад авахар нөгөө импульстайгаа адилхан хөдөлгөөн гэхээр дараагийн higher low нь одоо хаана байх вэ гэдэг нь илүү магадгүй ойлгомжтой болоод ирэх болов уу гэж бодож байна. Тэгээд трендийн дагуу арилжаа гэдэг хүмүүс бол одоо sideways трендийн дотроо гоё арилжаа хийхээр байна. Тэгээд бас нэг анзаарсан зүйл нь голдны батарейны нөхцлүүд цэвэрхэн биш ч гэсэн яг уншаад ашиглахад бол илүү ойлгомжтой үсэт ам санагдаад байна. За нэг тийм өмнө нь бол ойлгомжгүй байсан гэж хэлж байгаа даа би зүгээр өмнөхөөс илүү ойлгомжтой. Одоо ингээд харахаар өмнөх батарейнууд нэг ийм 2-2 таацтай, 2-2 ёроолтой ч юм уу яг ингээд ахаад нэг гэд хүлээнгуут ирэхгүй шуус тэрчээд байсан бол одоо болохоор ингээд нэг юм 3 тооч мооч ч юм уу ерөөдөө за 3 тооч нь биш юм аа гэхэд 3 хүрэлт нь заримдаа жоохон стрэлттэй заримдаа жоохон дутуу гэдэг нэг юм хөдөлгөөний ерөөдөө ханчлаатай гэдэг ингээд бүсчлээ авахд арай эвтэйхэн нэг юм тухтай болоод байна уу гэж анзаараад. За тэгээд энд явж байгаа рейнжнийхаа хөдөлгөөнийг хаашаа стэрхийг хараад за тэгээд стертл нь бол чадвал доороосоо баядаад дээрээсээ сэлдээд ингээд явах төлөвлөгөө байна. Тэгээд одоохондоо бол яг дунд нь явж байгаа учраас хаданд нь авчуулагцсан халууны зул зулчлаа. Тэгээд шийдвэр гаргаж чадахгүй. Стэрхийг хүлээж जैन. Стэрхгүй махад айл нэг бүсчлийнхаа таа золон ёроол дээр нь эрэхтэн тэр бүсчлэг бол хүлээж जैन. За тэгээд энэ бол энэ 7 хоногт баг. За голд бол энэ 7 хоногт ороод ирэх магадaltaй байх. За бусад хөдөлгөөнүүдийн таамаг бол энэ 7 хоногт арай бүрдэх болоогүй болов уу гэж бодож байна да. За тэр яг нөгөө амраад ороод ирсэн байгаа. Тийм учраас нөгөө юм арилжааны түүх буюу нөгөө өмнө бичлэгүүд дээр байсан арилжааны тэмдэглэлүүд маань бол тийм өөрчлөлт байхгүй байгаа даа. Тэгэхээр яг одоо дугааруудаа хийгээд тэгээд арилжаануудаа докторжуулаад хийгээд ирэхээр яг тухайн арилжааны тэмдэглэл болон илүү эндээс ингэж ороод гараад иймэрхүү байлаа гэдэг түүхүүд маань үсээд ирэхээр дараагийн бичлэгнүүдээр илүү түлхүү яриад явна. Одоохондоо бол ялчгүй тийм алга байна. За нэг юм сонь сайхан байна. За Sphinx-тэй хамтран ажилладаг Gradix Market гэдэг бид нэр мэдээж Discord дээр байдаг хүмүүс бол мэдж байгаа. За тэгээд
тухайн брокер маань нэг юм шинэ үйлчилгээ гаргаад яг гаргана гэж яжсэн тэр нь одоо харилцагчтай танилцуулахад бэлэн болсон. Тэр нь юу гэхээр copy trade үйлчилгээ байна. За бид нар бүгд copy trade-ийг бол ашиглаж байгаа хүн нь одоо өөрөө хүн дагдаг ч байна уу, дагуулдаг ч байна уу амар ашигтай байдаг. За дагж байгаа хүний хувьд бол ямар ч юм бэ гэхээр өөрөө заавал чартнаар стресстэй суугаад тахгүй те цагаа гаргаад за тэгээ цагаа гаргалаа гэж бодоход өөрөө сэтгэл зүйн байдлаараа ингээд докторгүй байгаад шаардлага байхгүй. Харж байгаа тодорхой хүнийг дагаад хайчна. Аккаунт олбор чинь тэр хүн арилж байгаа хийгээд миний аккаунт автоматар цаг алдалгүй дагаад явж байгаа. Тэгэхээр ингээд би өөрөө заавал суугадах шаардлага байхгүй. За мэдээж дагуулад арилжаа хийж байгаа хүний хувьд бол би тогтмол дансаа өсгөөд явдаг байгаад гэхдээ хүн миний дансыг дагснараа би сарын дараа тэр хүний данс хэрвээ ашигтай гарсан бол би ашигаас сууна. За тэнгууд энэ нь хамгийн макстай 50% байгаа зөө. За тэгээд яг хөө би ингээд хүмүүсийн ингээд оффрыг харангууд 20-30% хуваадаг юм юу нь бол арай түгээмэл байгаа. Гэхдээ яг хөө хамгийн шуналтайгаар тавилаа гэж бодоход бол нөгөө хүний ашигынхаа 50%-ийг авч болно. Тэгээд одоо л хүмүүс ингээд бүртгүүлээд өөрсдийнх нь түгээг үүсгэж явж байгаа юм байна. Ерөөдөө явах нь явцсан. За тэгээд MetaTrader 4 дээр хамгийн гол нь байгаа. Гэхдээ жишээлбэл чи ингээд өөр брокер дээр байгаад тэгэнгуутаа чиний MetaTrader-ийн 4-ийн ингээд history байх юм бол чи өөрийнхөө historig апплод хийчих болно. Заавал Radix дээр байсан түүх гэх аль байхгүй тийм. Тэгэхээр одоо чи би өөр брокер ашигладаг байлаа гэж тоо зүгээр MetaTrader 4 дээр байсан бол тэр historiг оруулаад өөрийнхөө түүхийг гаргаад ирчихнэ гэсэн үг. Тэгэнгуут тэр чин цаанаас автоматар графикаараа одоо дансны өсөлт уналтыг гаргаад ирнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг copy trade-ийг хийгээд дагуулад эсвэл өөрөө дагаад арилжаа хийх тохиолдолд бол заавалчгүй дансаа нэж тарж байгаа. Radix дээр дансаа нэгээд тэгээд бүртгүүлнэ гэсэн үг. Тэгээд би өөрөө ашигтай арилж байгаа хийгээд яваад байж чадах юм бол намайг дагаж байгаа хүн мэдээж ашигтай хоон би ашиг нь авчин. За гэхдээ хамгийн гоё нь юу гэхээр copy trade чинь намайг дагаж байгаа хүн хідэн ч настай байж болно тийм үү. Заавал $100 ч тийм үү $1000 гэдэгхгүй. Би гэхдээ өөрөө минимумаа тогтоож өгч болно. За эсвэл дагах хүнийг тийм. За намайг дагах хүн одоо жишээлбэл доотлолт нь $300 байх хэвээр. Энэ ягаад тэгэхээр би эрсдлээ бодож штэ. Тэгээд чи намайг даглаа гэж бодоход чи өөрийнхөө хамгийн их алдагч бол мөнгөний хэмжээг өөрөө заагаад өгч. За жишээл $300-аар даглаа гэхэд чи за би $70 хүлээгээл цаашаа энэ үнийг дагахаа болно гэж бол. Ерөнхийдөө нөгөө draw down хийх. Өөрийнхөө max loss-ыг ингээд тавиад өгч болно. Энэ дагах гэсэн үг шүү дээ. Тийм. Тэнгуудаа бас одоо ингээд ерөнхийдөө арилжаан дээр байх бүх удирдлага чамд байгаа зөө. За чи ингээд намайг дагж ийлээ гэж бодъё л да. Гэтэл чи ингээд би позишнийг дунд чам дээр нэгтэж штэ. Чи тэр өөрөө гараараа хааж болно. Ашигынхаа өмнө ч юм уу ашиг алдагдтээ. Заавал миний TP юм уу stop loss хүрхээс өмнө чи ингээд миний захиалгаас чи гараараа хаачих болно. Тэгээд бас чи ингээд дансаа нэгээд намайг дагуулсан данснасаа гадна заавал өөр тустай өөрийнхөө арилжааны данстай байгаа тал байхгүй. Өөрөө давхар арилж байгаа нэгээ явж болно. Одоо тэр copy trade дээр одоо данс дээр өөрөө арилж хийж болно. Өөрөө арилж хийж болно. Тэгэхээр миний нээсэн захиалгыг чи өөрөө TP stop loss-аа өөрчилж болно. За энэ бол энд бас байхад арай ойрхон stop loss байна ч юм уу. За энэ бол арай өөр TP байна гэдэг ч юм уу. Чи өөрийнхөө ингэ өөрчилж болно. Эсвэл чи шууд миний хийцэн байсан захиалгыг өөрөө хааж болно. Тэгээд давхар арилж нэгээ явчих болно. Тэгэхээр чи яг л өөрийнхөө данстай тэр дансны удирдлага бүтэн чамд байгаа байхгүй. Тэнгүүд ерөөхдөө нөгөө дагж байгаа арилжаачны хувьд болохоор тэр хүний ерөөхдөө нөгөө history-д танилцсан гэсэн үг тийм. Танилцаа за энэ хүн ерөөхдөө иймэрхүү win rate тийм ээ алдагдлын нэмэд машин нэмэд тийм ингээд ерөөхдөө дүгнэлт хийчээд тэр хүний даах уугүй гэдэг тэр ерөөхдөө тухайн хүн шийдвэр гаргалтын гэсэн үг тийм. Тэгээд чи дагж агаад одоо юу ч юм ингээд мөнгөний хэрэг гараад ч юм уу тийм эсвэл ингээд данснаас мөнгө татхуулаа ч юм уу эсвэл энэ хүн ерөөсөө дундаасаа таалагдах болчихгонгод чи шууд даахаа болчих бол. Тэнгууд ингээд бүхэл удирдлага чамд байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд гэтэл нөгөө дагуулж байгаа хүнд болохоор бас айц байхгүй. Одоо жишээлбэл энэ хүн надад ашигаа өгөх болов үгүй болов гэх юм байхгүй. Тэр нь цаанаас автомат тэмрээ байгаа гэсэн үг. Хоёлаа сарын төгсгөлд одоо данс хэдвэ өссөн байна. Анх гэрэн дээр хэдвэ ингээд сплит хийн гэсэн байна. Тэр үгээрээ л шууд тэр нь автомат тэмрээ явчихна. Чип дээр харилцаанд байхгүй. Брокер цаанаас шийдээд явчихж байгаа гэсэн. За тэгэхээр ийм үйлчлэг нэвтэрсэн байгаа. Тэгээд мөн Radix Markets-ийн маань нөгөө deposit болон withdrawal хурдан байх үүднээс нөгөө шууд Монгол данс руу хийдэг болох гэж байгаа. За гэхдээ тэр үйлчлэг бол арайхан орж ирэх байгаа. Тэгэхээр нөгөө шууд гадаад данс руу хийх юм бол за яг deposit бол шууд орчдөг шүү дээ. Гэхдээ withdrawal хийхээр татах дээр ажлын 1-3 хоног гэдэг бол тэр мэн нөгөө мэдээж олон улсын банк хооронд дамжиж байгаа. Одоо Монголоос Монгол данс руу болчихоор ер нь яаж ч удаа хурдан. За их мөнгөнд дүн бол нөгөө угсаал шалгагдана тий. Тэр бол гэхдээ яаж удсан тэгэл нэг ажлын 24 цаг мөрөн цаг дотор байх болов гэж бодож байна. Гэхдээ энэ үйлчлэг маань харах нэвтрээгүй. Гэхдээ энэ дээр ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд хэдүүлээ заавал бас ингээд за Forex гэдэг зах зээл, иймэрхүү CFD зах зээл ингээд хүмүүс ингээд мөнгө олдог гэдгийг мэддэг хэрнээ заавал өөрсдөө арилжаач юм болоодох шаардлагагүй байна. Яг ингээд энэ хүний өөрийнх нь түүхийг харчлаа. За танд ингээд таалагдчих юм бол дагаж болно. Тэгээд за энэ хүн
арай л бас хитрхи өсөлттэй амар гамблтад байгаа юм шиг хүмүүс авахгүй байж болно. За тэгээд даглаа гэж бодоход таны дансны удирдлага бүтэн танд байгаа учраас ингээд нэг амар хайх аюул байхгүй. Тэгвэл одоо юу гэдэг хэрвээ яг бүр тэгэж одоо copy trading дээр хийж байгаа хүн бол магадгүй өөрийнхөө нэг түүхийг бий болгох чинь өмнөх түүхэн ч гэсэн байгаа учраас магадгүй дараагийнх нь бас нэг шатны алхмууд бол бас гараад ирэх боломжтой юм байна тий. Тэр хүмүүс нөгөө дагаж байгаа хүмүүс наа ийм хүн юм таних боломжтой. Зарим хүмүүс ч юм болохоор нөгөө дансны болгоо үзүүлчих ингээд бас жоохон асуудал гараад шүү дээ. Тэгэхээр хэрэг үнэхээр тийм дэжгүй байх юм байна тийм байна. Тийм байна. Тэгээд чи бод одоо чип дээр хинэн дагагч байсан, дагуулагч байсан ч хамаахгүй өөрийнхөө мэдээллийг нь очно. Чиний хисторийг чамайг баталж байгаа. Тэрнээс чиний иргэн шил ч юм уу одоо ингээд одоо юу бэлгийн сонирхол тэр мэр чи ерөөсө хин ч хамаахгүй тэр чи хинж гарахгүй. Одоо чихэн нэр чинь гарахгүй гэдэг ч юм уу те. Тэрийг өөрөө ингээд хайд хийж болно. Тэгэхээр ингээд чиний хувийн мэдээлэл одоо бас tajгүй юм байна. Чиний хувийн мэдээлэл хин нэгэнд хүрэхгүй хин чи юу гэж чинь хүний мөнгийг алдлаа гэж танаас чамаг болоод ирэхгүй ч юм уу. Эсвэл ингээд хамаатан садан чи мэдээ чамаг их ашиг хийгээд байна гэхгүй цаа. За тэр хувийн мэдээлэл хувийн мэдээлэл яачнаа яг дэлгэмээр хүмүүс нь бол дэлгэж чинь те. За би бол ийм усад ч юм уу ийм нэртэй хүн гэдэг бол дэлгэчих болно. Ихэнх нь гэхдээ нууцлах хүсэлтэй шүү дээ те. Тэгэхээр жоон хэцүү одоо юу гэдэг дансны хуулгаас ахуулаа за винрейт за тэгээд одоо потенциал ингэж яалаа гэхэд нэг дараа нь жоохон асуудлууд гарч ирэх боломжтой байна. Тэгээд хуулийн зохицуулт талаасаа бас ямиггүй байдаг учраас тэгээд тийм юм байхгүй. За хоёулаа гэхдээ жишээ харъя зөө. За би видеоны доор энэ сайтныхаа линкийг тавьчихна. За энэ дээр бол одоо ингээ хүмүүс байгаа ранк гарч гисацсан. Одоо энэ жактник гэдэг энэ хүн бол одоо юм байла хамгийн нэгт явж байгаа гэдэг ч юм уу те. За тэгээд энэ дээр ингээ олон хүмүүс байгаа. За зарим нь бол ингээд анхны депозитоосоо доошоо данстай хүмүүс бас байгаа шүү дээ. Яаж ч гэсэн байгаа гэсэн үг. Тийм тэгээд сайн хүмүүс нь бол ингээд ранкараа жагсаад гараад ирсэн. За сайн ч гэжтэй зүгээр одоогийн байдлаар бусдаасаа илүү одоо перформанстай байна л гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт энэ хүмүүсийнхаа ингээд одоо юунуудыг харчин мэдээллүүдийг харчин. За жишээл энэ ресторан тодорхойлгээд хамгийн ихнийх нь болохоор энэ депозит хийсэн цагаасаа миний одоо ойлгосноо шүү. Хийсэн цагаас хойш ингээд 152 өдөр арилжаа хийж байгаа. Тэгээд анхны мөнгөнд дүнгээ ийм өсгцэн. 100%-ээр ярьж байгаа шүү дээ. За тэгэнгүүт артлынх нь болохоор 1 сарын хугацаанд одоо буюу биш 1 сарын хугацаанд сүүлийн одоо явж байгаа сарда ийм өсөлттэй байгаа. За тэгээд мэдээж данс нь одоо хамгийн ихтэй ямар проценттэй болж исэн. За тэгээд энэ хүн нөгөө хамгийн гол зүйл буюу split share гэж байгаа шүү дээ. Хэдэн хувийг авах вэ гэдэг дээр ингэ бичдэг гэсэн үг. За тэгэнгүүт би энэ хүн дээр дараад invest гэдээ орох гингүүт энэ хүн минимум депозит хэлсэн байна. За жишээл би одоо тийм 350 паундтай байж энэ хүнийг дагана. Гэхдээ энэ хүн ашигтай байх юм бол би энэ хүнд сар болгон 30% өгнө. Тэгвэл энэ ашигын 30% өгнө. Энэ хүн зүгээр л нэг ийм л никнеймтэй над төвийн мэдээлэл байхгүй. За зэний юу оролдоо. Одоо жишээлбэл энэ дээр одоо миний хувьд бол одоо харангуй би Max Jordan 75% тэй орчин байгаа аахгүй. Тэгэхээр энэ хувийг харахаар ерөөхдөө нэлээд том дотор ордог risk нэлээд хүлээдэг юм байна гэж би харж байгаа аахгүй. Өөрийнхөө description-ийг тавьсан байгаа. Ийм aggressive scalper traders, scalper day traders switch-нээр бол тодорхойлж болдог юм байна. Тийм. Тэгээд энэ дээрээ болохоор одоо энэ хүн жишээлбэл зүгээр support resistance гэдэг арга барилаа тавьсан байна тийм. Өөрийгөө ямар арилжаа хийгээгүй. Тэнгууд хувь болгоо энэ дээр зарим 50% ч хүмүүс байгаа, 50% нь мэдээж энэ хүний сонирхолтой. Гэтэл зарим хүмүүс олонгууд тийм одоо хоёул энэ хоёр дахь хүнийг харангууд Max Rodon мангар гайгүй байгаа шүү дээ. Одоо ингээ харангууд яг одоо зүгээр бидний нүднээр харж байгаа болохоор энэ Max Rodon дэжгүй байна. Дээрээс нь арилжааных нь хийсэн өдрүүд бас дэжгүй байгаа учраас реторн ч гэсэн дэжгүй байгаас магадгүй ингээ шууд энэ чэнс нь харахад бол шууд харахад бол ингээ магадлал найр боломжтой сан. Гайгүй одоо дагахад инвест хийхэд мэдээж арилжааны зах зээл чинь риск өнөртэй гэдэг утгаараа мэдээж би арилжаа хийж авах үедээ риск аль болох бага хүлээх одоо талаас нь л бид нэг шинжилгээ хийгээд мэдээ уншаад юм ингээд анализ хийгээд байгаа шүү. Тэгэхээр энэ талаас нь харахад гэсэн бол ингээ хараад бол дайжгүй л харагдаж байна. Тэгмээд одоо энэ ихний хүний Max Rodon 74.48 байна шүү дээ. Тэгэхдээ би энийг заавал хийм болохгүй болж болно. Би шууд өөрөө анх нөгөө нэг аккаунт олбохдоо миний балансны Max Rodon хэдэн процент өгч байна. Тэгэхээр энэ хүнийг дагаа заавал тулд явах юм байна. Өөрөө дундаас нь зогсооч байна. За мэдээж бид нэр арилжаа дагж байгаа бол нэг хаяад явчихдаг шүү дээ. Өөртөө энэ балансаа хараад ч юм уу өдөртөө нэг шалгаж байгаа шүү дээ. Тэнгууд уцаар гараараа хагаад за окей болио гэдгийг тэгээд үзэлдэг ч юм уу одоо нөгөө дагахаа болчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү үйлчлэгийг нэвтэрсэн байгаа. Тэгээд одоо ингээ харахаар бол энэ шеэр нь бол бараг 30 30 25 байл дунджаад нэг юм 25-аас 30 байгаад байгаа юм. Гэтэ яг бүр үнэхээр за энэ хүн бол 40 байна. Гэтэ 40 айгуу зөөхөн байгаа. Гэтэ одоо юу гэж чинь үнэхээр өөрөө сайн байгаад байх юм бол өөрөө 50 гэж тамж болно. Гэтэ харилцагч яг ялхэр болтгүй лээ гэдэг нь захиалны хөдөлгөөний асуудал болчихно те. Гэтэ энэ хүн бол жил 1021 үед 3 жил арилжаа хийсэн те.
Тэгээ данс нь ингээд магистр аваад 23 гэсэн иймэрхүү юмнууд бол дайггүй харагдаад байгаа байхгүй. Swing төрлийн хүмүүс байж магадгүй юм байна. Тийм нэлээ. Тэнгууд энэ хүн ингээл за яг энэ үнэн үгүй мэдгүй гэхдээ ингээл trade одоо ингээ 10-аас дээш жилийн туршлагатай гэж байгаа байхгүй. Яг энэ бол үнэхээр үнэн үгүй бол мэдхэд хэцүү. Гэхдээ бол яг энийг харахад бол бас үнэнд ойрхон юм шиг харагдаж шүү дээ. Доотлогын статус болж байна. Тэгэхээр дайггүй юм байна. Тэгээд нөгөө одоо нэг төрлийн зүгээр баг инвест хийж байгаа хөлбөр гэдээ харчвал илүү зүгээр бах те. Одоо заавал CFD дээр арилжаа хийгээд богино хугацаанд мөнгөө нугалах гэдэг даа биш. Ядчил тэг окей. Байранда биш өсч байвал те цар болгоо ингээд тогтмол өсчээл чухал штэ. Тэнгуут энд бол ингээд бас нэг төрлийн хөрөнгө оруулалтын хэлбэр байгаа. Өөрөө заавал ардаа суугаал стресстэй л сурах гал мөнгө алдаал ингээд шаардлага байхгүй те. Зүгээр нэг ингээд хөрөнгө оруулагч болох боломжтой. Яг энэчээс бас магадгүй нөө юу ээж байгаа болно л. Copy trading хэсгээр мэдээж нэг хүн дагаж байгаад утгаараа тэрүүний бас арга барилыг бас мэдэж авах болох шүү дээ. Яг ямар газраас ороод ямар газраас сурах хүсэл эрэмжилтэй юм байх юм байна. Ингээл статистик нь хараад энэ хүн гайгүй нэг юм мэдчихэж шүү дээ. Тэнгүүд одоо ороод ямар арга барилыг ашиглаж байгааг хараад за гэж дундаас нь бас сурах бас боломжтой тийм байж болох юм шаарлаа. Тийм. Тэгээд одоо энэ бол дагаж байгаа хүмүүст бол шууд ингээд нөлөөлж шүү дээ. Одоо тэгтэл одоо би өөрөө араас хүн дагуулад арилжаа хийх гэхээр бас айгу гоё яваад тахгүй. Ягаад тэгэхээр одоо би энэ хүн бошод 350 бааунд гээл тавьсан байна те. Гэтэл би үнэхээр дайжгүй түүхээ бүтээчээд багт гэхдээ яг хүмүүсээс бага проценттэй ч гэсэн сар болгонд тогтмол байгаад өөрийнхөө минимум депозит гэдэг шаардлага өндөр тавьчихлах байхгүй. Жишээлбэл $5,000 ч юм те. Гэтэл би сард юу гэдэг чинь за нэг 10% л хийдэг тогтмол 10% байлаа гэж бодоход би тэрний 30%-ийг аавна чинь 5,000 30%-ийг аавна ч юм уу те. Гэтэл эн чинь нэг хүн хэлж шээ штэ. Араасаа маш олон завд нэх амар олон байлаа гэж цөөхөн хитэн том даас дэвэн дагуулчихад л ингээд миний хувийн данс үсэж явах би нэмэлт орлоготой болчих юм гэсэн үг шүү дээ. Дагуулж байгаа хүний хувьд заавал дансаа нугалгаал ингээл зоодох шаардлага байхгүй нэмэлт хасдалтай. Гэтэ би хоёр хүний аккаунт дээр юм ийхгүй хүн болгоно ч юм ингээл олон данс өдөртөхгүй шүү дээ. Нэгийгээ өөрийнхөө дансыг миний дансны араас хүмүүс зүгээр копи хийж дагуу гэд холбочих гэсэн үг шүү дээ. Өөр амбицтай хүн байх юм бол өөрийгөө шууд дэлгэж харж ирээд бас тактика зааж болох юм байна. Тэгээд энэ өөрийгөө тодорхойлоод ингээ бичиж идэн бол ингээ за ийм үйлчлэгээ бол мэдээж гарч ирсэн байна. Тэгээд хамгийн гол нь анзаараарай тий их процент байгаад энэ хүн мундаг гэсэн үг ерөөсөө биш. Нэг удааг ингээм амбилцсан ч байж болно. Тэгээд бас арилжааных нь хугацаа нь урт байх тусмаа мэдээж найдвартай тий. Нэг сарын хугацаанд бол данс бол хэр сайн өсдөг. Энийг бол ер нь арилжаа хийсэн хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Хэдэн хуваарч өсч болох боломжтой, хэдэн хуваарч унах боломжтой. Тэгээд энийг risk management хэр сайн барьж байна гэдэг тэр нь батлагдж байгаа зүйл нь урт хугацаа тий. Урт хугацаа. Тэгэхээр илүү урт хугацаанд тогтмол тэгээд тэр урт хугацаанд тогтмол дээр их байна уу бага байна уу гэдгийг илүү анзааруул гэх мэдээж өндөр ашиг байхын тулд за их ашиг байхын тулд их эрсдэл байгаа тэгэхээр бас тэргээ нэлээд сайн анзаараад энэ үйлчлэгээнд бас юуцсан боломжгүй бол биш. Тэгээ бүр сонирхож байгаа юм бол уулна гоё бүр татгшаан ороо судал бол гоё л юм байна. Тийм тэгээд бас өөрөө тогтмол ашигтай туршлагатай арилжаач юм бол бас ийм зүйл хийгээд үзэхэд мэдээж буруудахгүй. Ягаад тэгэхээр таны хувийн мэдээлэл ч юм уу тэр зүйл байхгүй. За тийм хүмүүс өөрсдөө ингэсэн алдагдлаа хүлээгээд гарах зэгтэй байгаа учраас тэр нь угаасаа тэр хүн өөрөө эрсдлээ 100% үүрж байгаа. Тэгэхээр тантай ямар нэгэн холбоо байхгүй гэдэг учраас оролдоод үзэхэд бол гэмгүй. Тэгээд гол нь өөрийгөө л баталчих хэрэгтэй тийм. Угаасаа сургалт семинарч байна уу юу ч вэ угаасаа л бид нар нэг баталгаа үсгээд идэг. Энд бол ингээ баталгаагаа өөрөө түүхээрээ гаргаад ирчих чинь арилжаач хүний баталгаа өөрийнх нь л түүх шүү дээ. За тэгэхээр иймэрхүү ийм цоо шин үйлчлэгээ орж ирсэн байна Radix Markets дээр. Тэгээд энэ хүмүүсийн рейтингийг харахын линкийг би доотлолт видеоны доор оруулаад өгч чинь та бүхэн ороод сонирхорой. Тэгээд өөрөө хэрхэн яаж бүртгүүлэх вэ гэдэг линк нь англи хэл дээрх PDF болоод бас би доотлолт нь оруулж за монгол дээр удахгүй бас гараад ирэх байх. Тэгээд энэ дээрээс хэрхэн яаж өөрөө copy trade хийдэг болох вэ? Эсвэл өөрөө яаж араасаа яаж хүмүүс дагуулах уу гэдэг талаар дэлгэрэнгүй ингээд детальны мэдээллүүд нь ороод ирнэ гэж бодож байна. За тэгээд юу нь болохоор тэг нөгөө Монгол төгрөгөөр депозит гэдэг нь тун удахгүй болох хаа үстэн дээр ажиллаж байгаа гэж ярьж байсан. Окей. За видеоныхоо төгсгөлд энэ 7 мэдээнүүд анзаархий. За мөн л мэдээтэй 7 хоног байгаа. Яагаад вэ гэхээр CPI байгаа. 8 сарын CPI дээр гарч шүү дээ. Ер нь бол сар болгон бидний одоо хардаг мэдээлэлүүд л гарч ирж байгаа. Шинэ сар эхэлсэн болохоор тэгээд яг одоо бидний ковидын дараах хөдөлгөөнүүдийн бодвол мэдээний хөдөлгөөний нэлээд огцом хөдөлгөөнүүд хийгээдчихсэн бол одоо нэг арай сарамж чамаар гэдэг яг надад үнц гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн одоо мэдээж зах зээлийн цаана хүмүүс ярилж хийж байгаа. Хүмүүс ярилж байгаа учраас сэтгэл зүйн асуудал гарч ирэн. Тэгэхээр
тэр маань арай бага болж байгаа мó гэдэг бас үнцэг гарч иж байгаа. Тэгэхээр CPI мэдээнүүд мэдээж чухлын үед бол чухал. Гэхдээ нөгөө өмнөх бүр амар савлгаатай үе бодвол Бүр хүлээлттэй илүү байдаг. Яаж чухал гэддэг байсан бол бүр нэлээд арай болцох тий. гайгүй болцсон болов уу гэж хардна. Тэрнээс одоо юу гэдэг ковидын дараа мэдээний нөлөө байна. За тэгээд earning-ийн нөлөө нэлээд амар хүчтэй орж ижсэн. Бидний мэдж байгаасэн сүүлийн жишээн дээр биткойны халвинг амар одоо юу гэдэг нөлөөтэй байх болов уу гэжсэн бол бүүм нь аль хэдийн ороод ирсэн. Одоо халвингийн үе дээр нэлээд correction байдаг нөлөө биткойнд гарч ирээд байгаа шүү дээ. Нэлээд хай яж буцаж орж ирээд одоо доор явж байгаа ч юм уу тий. Тэгэхээр иймэрхүү одоо мэдээний нөлөөнүүд бас явж байгаад нэлээд одоо сармч хөдөлгөөнөөр орж байгаа гэж бас өнцөг байгаа. За дээрэс нь 11 сард election буюу одоо сонгуулийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч сонгуультай тэрнтэй холбоотойгоор бас мэдээний одоо юу гэдэг үр дүн ч гэсэн ямархуу байдлаар бодит гарч иж гэнэ үгүй одоо юу гэдэг манипуляц орж иж гэнэ гэдэг бас мэдэхгүй байгаа учраас бас тэний нөлөөнд бас орж иж явах байх үгүйсгүйж бол хараад байна. Тэгэхээр одоогийн хөдөлгөөнүүд бол нэлээ бас мэдэн дээр гайгүй болов гэдэг бас жижигхэн зүгээр нэг миний хувьд бол онцгой гарч иж байна. Тэгэхээр CPI мэдээ бол энэ 7 хоногт ялцгүй байгаад байгаа. За тэгэл гардгаа нөгөө PPI гадаа мэдээ бол ялцгүй байгаад байна. За тэгэхээр арилжаануудаа анхаарах хэрэгтэй л 7 хоногуд маань яваад байна. Окей, за ингээд энэ 7 хоногийн дугаарыг энэ үрээ дуусгая. Бид хоёр юуцсан эцэст нь нэг юм цугсан байх нь байна. Тэгэхээр одоо бичлэг тасрахгүй байхаа гэж найдаж байна. Одоо тэгж итгэж болох уу? Одоо би тийш явахгүй хичээнэ. Одоо ингээд мянган үзэгч одоо хуурмааргүй байна. Одоо болио. Одоо ажиллая. Би ажиллахгүй байгаа гэж. За ингээд энэ 7 хоногийн дугаарыг ингээд дуусгая. Тэгээд дараагийн 7 хоног дээр л болохоор олон арилжааны түүхтэй бөгөөд одоо арилжаануудаа хийгээд тогтцсон байх болов уу гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяр таа. Бай.